явцгаа. Агаараар Сайн байцгаана уу? Дугуйтай гэр бүл энэ удаад нэгэн сонирхолтой аяллыг хийх гэж байна. Бид нар энэ удаад Австрийн Инсбрук рингээр аялнаа. Агаараар гүцгээ. Жигэд эхлэе. За нэг амар хурдан жийж яг уралдаа биш гэдэг. Аль болохоор жигд жийг үнэ. Жоохон жий аагүй. Чи яг ээжгээ ийм мэтар чи. Тэр бүгдээ хамтдаа явъя л да. Хаана яваад байна? Одоо яг өндрөгөр биний явж. Юу намайг үтээс урсгаач. Юу яа үтээтэй. Энэ тойрноос харж болд юм шүү. Манай юм гараад сумэрсэн багтээ. Өндрөгтэй л одоо очив наа. Би тавтаг өнгөрсөн ажлыг эргэлтэй байна уу? Эргэлтэй эргэл. Би дөнгөж эргэлтэй. Бүгдээрээ богонрэх хөө. За тэгээд нэг дор сурлаа. Манай төв үтээж байгаа чинь. Ой, өндрөгөө энэ шарбар шиг яаж ирсэн ч би хагаад ийм хурдан яваад байгаа юм бэ? Камераас хацраад байгаа юм бэ? За таамаг байгаа өнгөрсөн. Шахи. Ийм шүү. Юу яа чанаа юм бэ өнгөрсөн. Жигээрээ байна. Чаа. Жигээрээ. Тэсээ бүрдээ хажуугаар гараад. Би амгаа удаан Би явъя. нэгтэй. Эц дараа. Би юу юм бэ? Яа, энэ аюул өндрөгөө хатчих. Би нэг явчихсан юм байна. Нарийн өөрчилж чадсан байх айгүй хөнгөн арга нэр авах юм. Батна. Хой, энэ дээр тарж байгаа чи гэдэг. Хэдүүлээ бүр хийх юм яваад байгаа. Та цагаан зүгээр нэг юм хараад. Бид нар одоо километр гаруй явж байна шүү дээ. Юуны хөтлөөч аль их юм. Нэг 30-40 км цаг Нэг арга шиг байна. нэг гэсэн байгаа. Яа, юуны би үзчихлээ. Би ч гэсэн юуны үзчихлээ. Миний цай харагдсан. Анаад очсон. Эс ахнаа. Октоба. Тэр бүтэхнийгаа хүлээгч яг амттай хотоороо идэв. Гоё хоттой шүү, ном ногоо хоттой тий. Улаанбаатар ногоон болчвол ер нь өстэй юм шүү. Байгаль нь уултай, ойрхон уул харагдчих шүү. Яг нэг нөгөө Вегас үтэй Тийм. Ярамгийн нөгөө яг урд хэсгийн уулнууд шиг шүү. айхан уустай. Энэ амдор. Бидний өнөөдрийн сонгосон зам 2018 оны ундаг дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан Австри улсын Инсбрукийн тойрог зам. Хотын төв болон голын эрэг, уулын 10 өрөөр сүлжих 10 гаруй километр замаар бидний аялал үргэлжилнэ. Бид нарыг ковидд дэлхийн нийтээрээ дарлуулад ингээд гэр гэртээ байж явах хугацаанд ийм техникийн дэвшил аюул хурдан одоо хөгжөөд гэх юм уу те. Тэгээд ийм гэрээсээ эсвэл дотор орчин дууж игээд тэгээд виртуал ертөнц рүү ингээд шууд найз нартайгаа дэлхийн хаанч байгаа өөрийнхөө гэр бүлийн гишүүн, найз, танил бас ерөөсөө огт таньдгүй хүмүүстэй цуг тухайн орчинд болцоод цагаа тохироод аялах юм боломжтой болсон байна. Аялах, уралдах тий илүү одоо тамирчдад зориулсан ийм мэрэгжлийн энэ төхөөрөмжөөс гадна бас ийм энгийн хүмүүст хэрэглэж болох бас мөн адилхан ийм төхөөрөмж бий болсон байна. Хүс гарч ийн үү? Би ингээд хайртай Жигд. Гэр бүлийн анхны виртуал аялал гараанаас гараад 15 орчим минут өнгөрсний дараанаас хүүхдүүдийн бие жигдхэн халж илүү эрч хүчтэй, аз жаргалтай болсон мэдрэгдэнэ. Ундаг дугуй бидэнд ийм л зүйл өгдөг болохоор өвөлж, зумж, өглөөч, оройч ундаг дугуйгаа унаа хөсөг болгон хэрэглэхийг бид зорддог үлээ.
сэргээ хурдан тэгэхээр чи ядарчаад байгаа байхгүй юу? Одоо чиний миний хайнд яваад байна гэж хэлсэн л байгаа. Ануулт дээр маш ойрхон явж байгаа шиг байна да. Явсан зам нэгэн би жоохон тийм. чи сайн намайг өдрөө Үсэлээ. Хүн нэг бүр өөрийн нас хүйсээр бүртгүүлж, өөрийн биеийн харьцаатай адил төстэй аватар дүрээр цахимд орчихсон яваа. Анх удаа виртуал замд орж үзсэн хүүхдүүд маань дэлгэцэн дээр гарах заалтууд, замын нөхцөлийг анзаарахчгүй хурд нэмэн жийж зугаацсан. Зам талдаа орж бидний аялал эд амттай болох үед хүүхдүүд цангаж, цуцаж эхэлсэн тул төр зогсож цайлцгаалаа. Виртуал зам дээр бид бие биенээсээ олон зуун метрийн зайтай байгаач бодит түрээрээ нэг л газараа байгаа болохоор багахан хугацаа зарцуулаад цайлаад авахд хялбар байлаа. Одоо маш өксөр зам руу орох гэж байна бид нар. Орох гэж орсон явж байгаа тийм одоо яадрна. Дотор битүү орчинд аялж байгаа аялын онцлог нь байгалийн хүчин зүйлс болох нар салхи мөн замын саад бартааг тойрох зэргээс ангид болохоор ядаж цуцгаа мэдэхгүй жийсэн хүүхдүүд маш хурдан хөлөрч шингэнээ ихээр алддагаас ам нь хурдан цангадаг юм байна. Энгийн аялын үед ч бид эхний 5-аас 7 км яваад зогсож эрч хүчээ сэлбэх шаардлага үүсдэг болохоор энэ зогсолт маань хүүхдүүдэд эрч хүч өгсөн сайхан амралт боллоо. Гэхдээ мэдээж хүүхдүүд хурдан сэргэдэг шүү дээ. Энүүхэн зурд хүүхдүүд байрандаа тайван зогсохгүй жийсээр байсан тул Монголоос өөр улсад хийсэн анхны аялын дурсамж маань бие биенээ ирж хайж хүлээгэж тэгж гуйсан хөгжилтэй зугаатай мөчүүдээр дүүрэн болж хувирлаа. Одоо юм мэдээ цог хаалт яа. Аялал бүхэн санснаар болох биш. Доорой бид хоёр эхэндээ хин хинээ хүлээх дээр анхаарал хандуулж байсан бол одоо орон орны олон танихгүй хүмүүс донд төөрчгөн, саваа гудаж яваад аваар осол хийчихэн, нар салхинд ядарчихна гэх ямар ч эрсдэл байхгүй болохоор санаа амар зураг авч хөгжилдөж яв. Одоо амиж хаа. Манай гэр бүл ундаг дугуйг унаа хөсөг болгон хэрэглэх болоод багагүй хугацааг өнгөрүүлэхдээ дугуй унахын давуу тал болоод сул талуудыг өөрсдийн биеэр мэдэрч туулж ирсэн. Монгол улс жилийн 4 улиралтай. Өвөлдөө хасах 30 хэм хүртэл хөрж, зундаа нэмэх 30 хэмийн дулаантай болдог эрсдэс уур амьсгалтай. Хавартаа салхи ширүүсж, намартаа хур бороо игснэ гэдэл шалтгаан тоочвол дугуй унах улирал үгүй мэд санагдах байх л да. Хүүхдүүдэд хүчилж таагүй нөхцөлд авч явахгүй байхыг зорддог манай гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүн болох Доорой бид хоёр бол цаг агаарын нөхцөл замын байдлаас үл хамааран ундаг дугуйг унаа хөсөг болгон хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Тэгсэн ямар ч асуудалгүй. Дээгүүр нь хүүгээл гарна тий. Дотроо явж байна ами ормолоос. Уртаас баг зэрэг тасаар шуурч байна. Чамаа байна. Заримдаа арай л дэндүү юу гэмээр жавар хайрч, нар шарж, шороо шуурч, усан бороо цутгагч, ихэвчлэн таатай хийгээд тухтайгаар цагаагаар мэдрэгдэнэ. Магадгүй бид цаг агаарын бүхий л нөхцөлд явж үзсэн туршлагатай болохоор эдгээр нөхцлүүдийн ихэнхийн туулж гарах туршлагатай болсон ч байж мэдэх. Эсвэл бэлтгэлтэй. Эхлээд ажиллаа амжуулаад хансгалтай бараг нийч бүрнэрийг татаргаад байгаа. Ойлсон гэсэн. Бүхий өргөө хүртэл тасралтгүй бороо мөш ирмэ орлоо. Гэхдээ арийг хэмжүүлж бороо. Машгүй яа. Бүр нефт ямар ч хуурайсан үлдээгүй надад. Заагараа гүцгэн. Хүйтэн өвлөөр гарахвал хангалттай дулаална.
салхи шуурхатад бол хүчээ нөөцлөн нөөлөг нүмертэй зам сонгоно. Усан бороонд явах бол хамгаалах хувцас өмснө. Эсвэл хувцас хурдан хатах хэрэгцээ үүснэ. Хит нартайд бол усаа нөөцлүүд нарнаас хамгаалах хэрэгслүүдийг хангана гэх мэтээр цаг уур замын нөхцлөө сонжин байж дугуйгаа хэрэгэлдэг. Монгол ундаг дугуйг хэрэглэх гэхээсээ илүүтэй спорт хэмээн харж, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, баг хамт олноороо амжилт үзүүлэхэд чиглэсэн уралдаан тэмцээнүүд тогтмол зохион байгуулагдаж байдаг ч өвлийн идэвхүйтэн саруудад дугуйчид маань заалны бэлтгэлд шилжин тэмцээн уралдаанууд бүрэн зогсдог. Тэгвэл өнөөдөр ухаалаг суурь виртуал орчны тусламжтай бэлтгэл сургуультай хийхээс гадна уралдаан тэмцээнд оролцсон чансаагаа өсгөөд авах боломж нээлттэй болсон байна. Дугуй спорт өөрөө заалан бэлтгэл их нөхцөл айгүй их шаардсан. Одоо яг Монголын нөхцөл гэх юм бол их хүйтэн цаг агаартай. Энэ үед гэх юм бол одоо бид нэр бэлтгэлээ хийхдээ суурьнд заалан бэлтгэлээ хийдэг. Хийргүүсийг хамаагүй хөл мэрэгчд ганцхан минут хийх. Тэгэд өмнө нь болохоор бид нар ингээд шахдаг суурьаар, жоохон хөндрүүлэх суурьаар хийдэг байсан. Тэгээд сүүлийн 2-3 жилээс эхлээд одоо энэ ухаалаг суурь маань гарч ирснээрээ бид нарт бас их бэлтгэл хийх маш том давуу талууд үүссэн. Яг л нэг гадаа дугуй унж байгаа юм шиг одоо яг тийм мэдрэмжийг бас энэ суурь маань өөрөө хувь тамирчин хүнд нэгт гэж суулгаж өгдөг. Энэ нь болохоор нэг электрон спорт болохоор стандартыг хангах суурьнуудаар заавал тэмцээн уралдаанд орох шаардлагатай. Тэр үднээс одоо дэлхийн дугуй холбооноос зөвшөөрөгдсөн суурьудаар олон улсын уралдаан тэмцээнүүдэд орох болсон байна. За, e-спорт маань сүүлийн 3-4 жил өндөр түвшинд хөгжиж байгаа. Яг уралдааны одоо гадаа уралдаг уралдааны дугуйтай адилхан бас дэлхийн аврах шалралт тэмцээн мөн онлайнаараас хийж эхэлсэн. Одоо 2 цагт нэг тэмцээн боллоо гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс 200-300 тамирчин нэгэн зэрэг холбогдоод хамтдаа дугуйж идэг. За, энэ аккаунт нь болохоор яг миний өөрөө маань аккаунт байгаа. Яг тийм учраас яг нэг ABCD гэж ангиллууд болохоор D нь болохоор сонирхогч. Тэгээд D-гээс A ангил хүртэл бас байдаг. Тэгээд A ангил маань болохоор мэргэжлийн төвшний тамирчид хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Одоо гараа гарахад 2 минутын хугацаа үлдсэн байна. Нийт тамирчид маань суурин дээр халаалтаа хийгээд цагаа хүлээж ийн. Гараан дээр хүлээж байгаа тамирчдын тоо маань болохоор энэ дээр гараад ирж байна. За одоо энэ чинээс гэх юм бол одоо Норвегиос оролцож байна. Түрүүн одоо энэ Сингапуроос оролцож байна. За гараа гарахад одоо 5 4 одоо гараа гарахтаа шууд худалж эхлэх шүү заяа. За гараа гарцсан. За одоо энэ ахын хүч болохоор 400 ваттыг зааж байна. Та 400 ваттыг эргүүд энийгээ та барьж ээж энэ групптэй өрсөлдөн шүү дээ. Яг 400 хавцаа. Тий. Тул юм ээ. Бүтэн цаг шүү дээ. Тэгээд энэ чигээр тий. Одоо та нийтдээ 48 км уралдах юм байна. Яг өнөөдрийн уралдаа маань. За одоо та тэргүй игнээр ороод ирж байна. За та яг энийгээ бас ингээд бариад өрсөлдөх юм бол та бас ингэж магадгүй бас төрүүлэх боломжтой 210 хүнээс та одоо нэгдүгээр байранд одоогийн байдлаар явж байна. Та одоо бүүн групптэй ороод ирнэ шүү дээ. Хүмүүсийн гол руу ороод ирэх юм бол таны ингэж жоохон мэдрэмж чинь жоохон хөнгөрөөд ирнэ. Яг нэг олон хүмүүстэй хамт салхиндэн суугаад явж байгаа. гэсэн үг тий. За одоогийн байдлаар болохоор манай ах болохоор уулын дугуур унтсан байгаа. Яг энэ өрсөлж байгаа тамирчин нь болохоор бүгдээрээ уралдааны дугуйтай байгаа. Энэ нь болохоор дугуйны хувьд гэх юм бол жоохон юу болчихж байгаа юм л даа. Жоохон сул талтай болчихж байна. Гэхдээ анх удаага оролцож ийн гэхэд бол маш сайн мэн. Яг хүчийн хувьд гэх юм бол яг эхний 1-2 минутын хүчийг бол маш өндөр хүчийг бас барьж чадж байна. За одоо та 30-40 дугаар байранд явж шүү.
Нэг Коре хажуугаар яваад өнгөрчлөө. Яг энэ дэлгснээр харагдж байгаагаар бол та одоо яг энэ хэсгийг өнгөрөөсний дараа баг зэрэг уруудахаар ийм байна. Ороод ич. За 1 км-ийн бас баггүй өгсөөр тийм замыг тийм одоо нэг тийм уулыг л таыг давах гэдэг ингэж өгсөж байна. За одоо эхний тамирчин болохоор 1 минут 55 секундыг энэ өгсөөрийг бас ингэж туулаад гарцсан байна. Одоо ингээд бүх өгсөөр одоо барай бүх юм нь болохоор ингээд маш ингэж ойлгомжтойгоор ингээд дийлгсэн дээр гараад ирдэг. Тийм учраас бас ингээд яг та өөрөө унжаахтай хүртэл бүх цагийн тооцоог та ингээд маш сайн ингэж гаргах боломжтой. Энэ баринд ороод дуусах та. Энд дээр ячгууд тэгээд нэг жоох ууруудчих. За одоо баринд ороод ирэнгүүт бас л ингээл танд баяр хүргээл ирж. Хүмүүст илүү хялбараар тайлбарлахын тулд уулын дугуйг сонгож огсорж үзүүлье. За одоо артлынхаа дугуйны одоо нэг сүмбийн тайлна. За одоо буцаагаад сүмбээ чангалаад тогон залгаад бүрэн ажиллагаанд орно. Одоо ингэж суурь асаасныхаа дараа өөрийнхөө Zwift гэдэг аппликейшнийг нээж өөрийнхөө жин өндөр тэр бүгдийг та оруулсан байхад тэр бүх маань одоо зөвхөн аппликейшн руу ороход бүгдээрээ хадгалаад үлдэнэ. Zwift аппликейшн маань 2016 онд инженерийн бүтээл болж одоо дугуй сонирхч хүмүүсийн гар дээр очсон. За тэгээд одоогийн байдлаар 2,500,000 гаруй одоо дугуй сонирхч болон мэргэжлийн тамирчид энэ аппликейшнийг ашиглан одоо яг энэ виртуал орчиндөө дугуйгаа жийж бэлтгэлээ хийж мөн одоо аял зугаалах маягаар одоо өөрийнхөө гэртээ дугуйгаа ундаг болсон байгаа. Хаана гоё вэ? 4.7 дээр. За 1 км явж 60-аас ч очих юм шүү дээ. 1 км явж. Энэ төрлийн аялал Монголд хараахан хөгж өрөвч уралдаан тэмцээн англил тус бүрээр цаг үргэлж хөвөрч байдаг юм байна. Бидний аялж буй энэ зам дээр ч өнөөдөр нэг хэсэг нь аялж, нэг хэсэг нь бэлтгэл хийж, бүр нэг хэсэг нь алхаж уйж байна. Би чиний ард явж байна. Гараа хийж мэж явж байна. Тэгээ хадаа чинь явах. Бүү явуулаа. Гадаа эдэр ёс тажигнж байхад бид зуны урин цагт байгаа мэт тухтай ямар ч аюул эрсдэлгүйгээр аялж явна. Бас ямар ч нэмэлт зардалгүй цаг заваа зохицуулж хол яв шаардлагагүйгээр тав тухтай зугаалах боломжийг виртуал технологи бидэнд олгож байна. Синс ажиллаж чадж юм бэ? Бид нар анх удаага виртуалаар аялж үзсэн. Тэгээд өөр усаа аялаад гоё ингээл энэ тентгийг хараа явах ш. Би бол эднэртэй л их уралтлаа. Одоо Монголд өвөл байгаа. Тэгээд харин энэ дотор орж ирээд яг ингээд зунаар гоё дугуйтайгаа хамтаа аялж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг авч чадчихна гэдэг нь надад амар таалагдж байна. Гэтэ энэ тентх ингээд яг явж байгаагаар нь харангууд барилгууд нөнгөнгийн тэгээ айгуу гоё ногоон байралтай болохоор яг ингээд айгуу өксүр хэсгүүдэд ингээд дараа мараас чангарч байгаа юм шиг болоод тэгээ яг уруудангууд ингээд айгуу ингээд жиихгүйсэн ч тэгваад тэгээ яг бодит юм шиг байсан болохоор надад айгуу гоё таалагдсан. Анхандаа болохоор жоохон толгой хэрэгжижсэн. Яагаад гэвэл ингээд тэнцэн нь болохоор шал өөрөөр газар яваад амарлаа. Энд чинь ингээд яг зэрэгцээ яваад юм уу. Зарим нь ингээд хоцорч мөцөрж байгаа шууд нөгөөхөө зайг нөхөж яваад юм уу. Жоохон сонир санагдажсэн гэсэн сүүлдээ тэгээд тасаад бүр гой санагдаг болцсон. Яг зэрэг явдсан шүү дээ аялал. Тэгж яхад өөр газар ингээд байж байгааг нь хараад бас дээрээс нь хажууд байгааг нь ч хараад исэн болохоор айгу давуу талтай ч юм шиг. Тэгээ ерний зам дээр нь зөвхөн дуугаар биш олон хүмүүс гүүгээд рол гэдэр унаа явж идэм байлээ. Тэгээд яг тэр хотод нь очимоор санагдтал тийм гоё мэдрэмж төрөөсөн.
дугуй ундаг, дугуйгаар сонирхон хичээлдэг, бүр мэрэгжлийн түвшинд бэлтгэл хийдэг өндөр зэрэглэлийн тамирчид ч ухаалаг суурьа цахим орчинд холбон аппликейшнда аватараа үзгээд шаардлага хангасан буюу 9-өөс дээш араа тунгалтай ундаг дугуйгаар хаанаас ч хэдийд ч виртуал уран зайд бүтээгдсэн байгаа замуудаас сонгоод бэлтгэл сургуульд дасгал хөдөлгөөн, аялал зугаал аль нь ч хийх боломжтой аж. За одоо энэ зүүндэд болон дээрх юм бол одоо үг одоо дугуйж хийж байгаа хүний маань хүч нь гарч байгаа. Энэ доотлын хар хэсэг нь болохоор таны хөлний эргүүлэлт гэсэн. Одоо хүрдээ 1 минутанд хэдэн удаа эргүүлж ийна гэсэн хөлний эргүүлэлтийнхаа маань тоо гарч ирж байна. За тэгээд энэ болохоор ерөнхий дийлэгцэн дээр болохоор та одоо юу яг одоо уршаа гараад одоо дугуйж ихтэй уршаа гараад одоо байгалийнхаа одоо гой сайхныг мэдэрч дугуйж идэг шүү дээ хүмүүс маань. Яг түүнийг мань одоо ингэж гой сайхан болгохын тулд одоо энэ дийлэгцэнээр одоо энэ уул мод бүх зүйлийг бол маш гоё тийм үзэмжтэй хүмүүс тийм таатай байлгах үүднээс одоо ингэж ийм гоё үзэмжийг гаргаж байгаа. Дээрэс нь дуугаа одоо чангалах юм бол яг ингэж байгаль дээр сонсогддог одоо шувууны чимээ бүх зүйл маань одоо ингэ сонсогдно гэсэн. За одоо энэ болохоор 3% өгсөөр гэж хэлж байна. Энэ болохоор энэ 3% гэж байгаа нь болохоор та өгсөөрөд явж байгаа гэсэн үг чинь. Одоо танд жоохон тийм хүндөгтөр мэдрэмж төрж байгааз. Тий. Одоо гэртээ ганцаараа гэвч хэн нэгний хань татаж цаг завн таарахгүй болохоор хойшин тавьдаг дасгал хөдөлгөөн зөв дадал гээчийг цахим хэлбэрт шилжүүлээд нийтэд нээлттэй ашиглах боломжтой болгоод өгчхөөр хинч хаанаас ч хэдийд ч өөрийн хүссэн тэмцээн уралдаанд оролцоод ажил амьдралаа зохицуулаад байх боломжтой болчихж байгаа юм. Намайг Баатар Алтан гэрэл гэдэг. Би дугуй спортоор 18 оноос хойш хичээлж байгаа. Намайг Төмөрбаатарын хонгорцол гэдэг жуниор ангиллын тамирчин. Би чинь орон нутагт яг одоо оюутан болж ирээд ер нь энэ багт орсон бохгүй. Тэрнээс өмнө Эрдэнэтэд дугуйгаар хичээлдэг байсан. Ерөөсөн хамгийн анх бол яг сонирхогч маягаар аялж явж байгаа л тэгээд яг манай аймагт дугуйн тэмцээн болоод хурд дундад дугуйн баг гэдэг Эрдэнэтэд анх тийм багт ийсээд тэгэл ер нь дугуйгаар бэлтгэл хийж эхэлсэн. Ундаг дугуй хэр эрсдэлтэй унаа вэ? Байгаль цагуурын байдлаас 100% хамааралтайгаас гадна бүхээгтээ бусад төрлийн тээврийн хэрэгслийг бодвол бэртэл хэмтэл авах эрсдэл их. Өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээний үед ч хурд хүч тэнцвэрийн гайхамшигыг үзүүлэн өөрсдийн дээд хурдаар уралдаж байгаа тамирчид олноор бэртэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл виртуал дугуйгаар хичээлэх үед эдгээр эрсдлүүд алга болно. Бүр хамгаалтын малгайч хэрэглэх шаардлагагүй болохоор гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой юм уу даа гэж бодогдно. Би анх ундаг дугуйн сураад найзуудтайгаа ингээд хотын төвөр аялж явж байгаад явгууны замаар хүн чачаа байгаа. Тэгээд тэр хүн маань сандарсандаа намайг түлхээд би яг энэ хацар дээрх саваа ингээд нэвт ингээд сүлбээд авч исэн. Гадаа ингээд уралдаж байхдаа энэ групп донд явж байгаад нураанд ороод тэгээд баруун хөлнийхөө шааган бэлтэлжсэн. Тэгээд нэрлэн 7-14 хонжиж идэжсэн. Тэгээд тэрнийхэн дараа жоохон явхад талахад нилээн эвгүй байсан. Тэгээд буцаад дугуйнд орохгүй юу гэж нилээн тэнэгэлдэж байгаа. Тэгээд буцааж орж ирсэн. Анх дугуйн сурж байгаа хүүхэд болон хүмүүст хандаж хэлэхэд маш болгоомжтой хэрэглээрээ. Гадаа дугуйн унахад групп донд явхад ч юм уу эсвэл машинтай ингэж хөргөлц айгүй осол аваартай байдаг. Тэгээ манай Монгол дугуйн зам айгүй ховор болохоор ер нь тэгээ гадаа дугуй унах айгүй эрсдэлтэй байдаг. Өнгөрсөн 2022 онд Азийн авралт орсон. Тэгээ тэмцээн очиж үзэхдээ нэг гадаадд гоё зам дээр явж байгаа Монгол муухай зам дээр явж байгаа хоёр маш ялгаатай. Тэгээд гоё зам дээр явах юм бол мэдээж дугуйны хурд өндөр гардаг, биендний зовёр багасдаг. Виртуал дугуйн гадаа бэлтгэл хийхээс илүү дотор юм хийж байгаа болохоор илүү тийм болгоомжтой аюул хөсөл бэлтгэлийн талахгүй. Монголын нөхцөлд бол айгүй жоохон уралдахад хүртэл жоохон төгшөртэй уралддаг. Одоо нэг тамирчныхаа салхин суугаад
яг гинт юу гараад ирэхийг өөрөө харж чадахгүй олон хүний ард явдаг болохоор маш их эрсдэл тулгардаг. Гадаа хийхэд бол нэлээд тийм замын бэвдрэл, гэмтэл, тэгээ машин эдэртэй хэцүү байдаг болохоор дотор бэлтгэл хийхэд бол нэлээд амар байгаа. Тэгээд энэ виртуал суурийг ашиглаад яг одоо тэр тажиг дурлж исэн зам дээрээ бэлтгэл хийх юм бол бас яг адилхан эрсдэлгүй уралдаж болно. Яагаад гэвэл энэ чинь яг одоо нэг битүү орчинд бэлтгэл хийж байгаа болохоор Монгол данхуудаа виртуал дугуйн хотын аварга шалгуулах тэмцээн болно. Зааланд үзэгчдийн судлаас үзэх боломжтой гэж сонсоод баярлаж яг яаж уралдах бол хэрхэн шүүх бол гэдг нь үнэхээр сонирхол татсан юм. Улаанбаатар хотын аварга шалгуулах анхны виртуал тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевизийн спорт сувгаар шууд дамжуулж үзэгчдийн хүртэл болгосон бол тамирчдын гэр бүлийнхэн, дэмжигчид, дасгалжуулагчд гээд 100-аад хүн үзэгчийн судлаас үзэх боломжтой байсан нь энэ тэмцээний бас нэг том давуу тал байлаа. Энэ өнөөдрийн тэмцээнд энэ дугаар хэд улсуудаас гадна бас өөр газар байгаа, бүр өөр улсад байгаа залуучууд тамирчид дүрд оролцож шít. Тэгэхээр Монголын тамирчид бол зөвхөн зам биш өвөл бэлтгэл хийгээд өвөл тэмцээн зохион байгуулах тийм сайхан боломж гарч ирж байгаа. Энэ тэмцээний гол онцлог нь юу вэ? Ингээд дугуйн суурин дээр ингээд нэг газраас нэг дороос ингээд тийм ээ бид нар ингээд бас үзэгчээр ингээд хараад сууж шүүхэд бол аюулгүй хялбар байна. Өмнө нь бол яг нэг машинаар дагаж дэмждэг байсан. Яг нэг уралдаж яхад нь ард нь явж машин дотроо ингээд ураа яваарай гэж аягүй тэгж дэмждэг байсан. Энэ дээр бол яг араас нь хараад яг тийм 50 байдлыг аягүй тэгж дэмжиж байна. Манай нөхцөлтөө зам юм аа гэдэг тийм ээ. Зам бол одоо бас автомашинтайгаар зэрэгсэж байгаа учраас тэгээд тэр салхи бол бороо бол туурах энэ чинь бас тийм зөрөөтэй. Энд заалан дотор дуртай юм. Тийм байхгүй тийм. Зөвхөн одоо тэр хурдаа яаж гаргаж чадахгүй ямар нэгэн гадны хөлбөмбөгийн нөлөө байх учраас энэ бол амжилт өндөр гарах тийм бүрэн боломжтой. Хүүхэд залуус болон энэ тамирчдад одоо энгийн бид нар ч гэсэндээ энийг ингээ гэртээ тавиад интернетээр холбогдоод дугуй ингээ унах юм бол хамгийн гол нь дулаахан аюулгүй те гэртээ ийш тийшээ цаг зав өрөхгүй ийм орчинд хүмүүсийг ямар ч байсан энэ суурнуудыг аваад дугуй тавиад ингээ хэрглэж үзээсэй гэж бодож байгаа. Энэ бол хүний цаг завыг маш хэмндэг тийм ер нь бол төрлийн спортчууд гэж хэлмээр байна. Энэ суурийг одоо ашигласнараа гоцод хүчний тал нь одоо хөгжиндөө. За тэгээ энэ хүчийг дараа нь эргүүлээ хурдтай болгохын тулд бид нар тусгай бас хурд хөгжүүлдэг тийм суурин дээр бэлтгэл хийдэг. Одоо тамирчдын сууж байгаа суурнууд янз бүрийн одоо үйлдвэрийн янз бүрийн маркийн суурнууд байгаа нь яг нийт төвчний одоо тамирчдын амжилтыг шударгаа гаргаж яхад бас жоохон нөлөө байгаа. Гэхдээ нэг хол зөрөөтэй биш. Энэ гаргаж байгаа амжилт бол нэг хол зөрөөтэй биш гэж бодож байгаа. За энэ бол тэр чинь манай Монгол шиг одоо хүүхдийн үйлдвэрл уралдааны нөхцөл байдлыг хангахад их боломжтой. Одоо Европын орны эхний уралдаан эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэд Монголд бол одоо 9 эхэлсэн гадагшаа гарах ямар ч боломжгүй тийм ээ. Ийм хүнд байгаа нь энэ төвчний онцлог одоо авууштай тал нь энэ байна. Манай хүүхдүүд одоо яг энэ спортоор хичээлээд 2 жил 3 дахь хичээл рүү орж явна. Анхдагаас санамсраггүй байдлаар өөрийнхөө хүслээр дугуй спортыг сонгож оролцсон. Одоо өнгөрсөн жил бол маш их амжилттай оролцож өсвөрийн улсын аварга болсон. Зай төрөлтөө бас насан туршидтын тэмцээнд оролцож хосын төрөлд алтан медаль бүтэж бус төрөлд нь бас хүрэл медаль бүтсэн. Энэ амжилт бол ингээд хичээлд тусмал сайжраад яваад ээж аав хоёр нь бол маш их баяртай байгаа. Миний үед бол 82-3 онд үеийн бэлтгэл хийхэд бол кросс гүйдэг цанаар явдаг байсан. Тэгээс дугуйн дотор суурин суудаг. Тэр бол ямар нэгэн ачаал байхгүй 3 бултай тийм суурин дээр суудаг байсан. Тэгээ одоо бол энэ бүр маш нарийн болсон байна уу. Цугурлаж байгаа үнэ өөрөө хянаад өөрийгөө хянаад ингэ явдаг. Тэр байтгаа бүр 18-7 хоногор бэлтгэлийн төлөвлөгөө гаргаж өгдөг. Тэгээд хүмүүс өөрсдөө бэлтгэл хийдэг болсон.
маш их юм хөгжиж байна. Цаг хугацаанд баригдахгүй хинтэй яах вэ гэдгийг тохирол яхад дэлхийн ертөнцийн байгаа хинтэй ч хамаа байхгүй бэлтгэл хийж болж байна, уралдаж болж байна. Том тэмцээнүүд болж байна, дэлхийн аваргууд болж байна. Тэгээ энэ одоо манад хөгжөөд одоо яаж байгаа хамгийн анхны тэмцээнд би орж байгаа баяртай байна. Дугуйг бол заавал спортын хэрэглээний төлөө бас хэрэглэх хэрэггүй. Өнөөдөр дугуй дэлхийд дахин ахуй хэрэгцээнд ороод ирсэн. Хүний амжилгааны их чухал хэрэглээ. Энэ бол нэг тээврийн хэрэгсэл юм. Өнөөдөр одоо ховлын цайн буюу 70 км уралдаан болсон. Энэчнээс бол одоо Олон улсын жинхэнэ мастер Тимогийн клубын тамирчин Болор эдэн буюу бидний хэлж таньснаар Эбах маань төрүүллээ хоёр. Одоо араагаас нь болохоор 6 номертэй тамирчин болох одоо Ховлын клубын тамирчин чи Ерхээс ах маань явж байгаа. За араас нь 3 дугаар байрны төлөө болох юм 1 номертэй Акила клубын тамирчин Мегмар Сүр ах явж байгаа. За өнөөдрийн уралдаанд би төрүүллээ. Өрсөлдөгч нар хүчтэй байлаа. Ер нь урдаас хоёр тамирчны ардаас хөөж аваад тэгээ хоёрт орсон дээр маш их баяртай байна. Тэгээд тэмцээнийг бол анх удаа ингэж фестивал тэмцээнд авч байгаа. Тэмцээн бол үзэж байгаа хүмүүс, уралж байгаа хүмүүс бид нэлээд сонирхолтой байгаа юм. Тэгээд өнөөдрийн 3 дугаар байр баяртай байна. Ундаг дугуйн энэ төрөл нь бусад төрлийн цахим спортоос илүү бодиттой байж тамирчдын хурд хүчийг шалгаж чадаж байна. Зөвхөн тухайн тамирчны хөлс хүч, унаж буй дугуйн үзүүлэл, замын нөхцлөөс хамаардаг байсан дугуйн спорт цахим хэлбэртэй хосолсон ч тамирчдад өгөх бодит мэдрэмжүүдийг бодитоос хол зөрөөгөө өгөх болсон энэ төрлийн уралдаан дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хүртэл зохион байгуулах нөхцөл байсан болов. Техник технологийн хөгжил цаг минутаар биш, хормоор хэмжигдэх өнөө цагт техникийн дэвшил ундаг дугуйч тойрсонгүй. Араа шүд, ац тоормоц, хэлбэр, галбар, хаймар хигээс гэдэл хувирч өөрчлөгдөн улам төгөлдөрчсөн ундаг дугуй маань виртуал реалити буюу хүний чих нүдээр авах зарим мэдрэмжийг өгч хөлс хүчээ зарцуулах үйлдэлүүд маань хүртэл дэлгэц рүү бүр 360 градусын үзэгдэх орчин руу шилжээд амжлаа. Одоогоор ухаалаг гар утас анх хэрэглээнд нэвтэрч байсан үе шиг цөөн тооны тогтмол хэрэглэгчтэй болсон байна. Бидний аялалдаа хэрэгэлсэн ухаалаг суурь шиг олон төрлийн спортын төхөөрөмжөөр дамжуулж хүссэн виртуал орчин руу орох боломж нэгдсээр байна. Агаар төөрөх, усанд шумбахтай дүүх бодит мэд виртуал орчныг ч бий болгоод амжсан. Монголд зарим фитнес залууд өөрийн хүссэн замаа сонгоод дэлгэцэнд харагдах замын сонь сайхныг ажиглан алхахгүй боломжтой болсон байна. Би яг одоо ингээд фитнес зааланд дэлгэц хараад яг гадаа гүйж байгаа юм шиг мэдрэмж аваад тэгээд гүйж үзчихэв. Бол дугуйтай явснаас ялгаатай нь юу вэ гэхээр энд өөрийн аватар дүрээ оруулахгүй яг өөрийнхөө биеэр гүйж байгаа учраас дэлгэц яг ингээд гүйж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд анхаарлаа ирээд төвлөрүүлчих юм бол хажуугаар өнгөрч байгаа мод импресс болтмаар санагдах ч юм уу тиймэрхүү мэдрэмж төрүүлт юм байна. Гоё юм шүү мацаа тайрал. Энэ бас ингээд нөгөө хизээ ч юм бэ нэгэн өдөр энэ замаар яваад бичлэг хийсэн тэр бичлэгээл тавьсан байд юм байна. Тийм болохоор энд яг тухайн өдөр байсан аялагчид ч уулчтай дүрс бичлэг хадгалагдуулсан байна. Сайн уу гэж байна. Зэвэс аппликейшн маань болохоор аватар дүрийг аппликейшн руугаа оруулаад тэгээд дээрэс нь ороод явж байгаа зам маань яг энэ шиг юм бодит видео бичлэгээр хийсэн зам биш. Бүтээсэн зам байд юм лээ. Тэр бүтээхтэй болохоор яг нөгөө тухайн хот, тухайн газар орны үхсүүр урууг, дугууны араа хүндэрч хөнгөрөх тэгж мэдэрдэг тийм боломжтойгоор бүтээгдсэн аппликейшн байсан. Энд болохоор хурдаа би өөрөө гар дээрээс ингэж тохируулж болдог. Зүгээр нэг бичлэг хараад гүйжин гэсэн үг байна. Бид нарын төсөөлж харж байгаа виртуал дугуйн одоо энэ спорт гэж нэрлэх спортын бас нэг төрөл зүйл болж орж ирээд байгаа энийг илүү гоё одоо хөгжүүлэх боломжтой гэж харж байгаагийн нэг юм болохоор
юм зорилтын нүдний шилцүүгээд бүр яг 3D орчинд орчдөг бэвэл гэж төсөөлж байгаа. Би бол виртуал орчинд тийм олон цагийг өнгөрөөж өссөн ч байд юм уу, насан туршид тэр орчинд бол нэг цагийг өнгөрөөдөг төрлийн хүн биш. Гэхдээ бол маш сонирхолтой ертөнцийн тэнд байгаа гэдгийг бол мэднэ. Улам илүү бодит, улам илүү зугаатай, хөгжилтэй гэдгийг бол бид нар бүгдээрээ л мэдж байгаа тийм. Одоо хамгийн сүүлийн жишээ гэхэд Facebook маань ийм виртуал хувилбарт буюу Metaverse гэдэг ийм том тэнд ертөнц үүсэж байна. Тэр ертөнцид одоо хамгийн анхны одоо Монголын хамтлаг тоглолтоо хийх гэж байгаа. Энийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэний өөр нэг боломж нь бол одоо тэмцээн уралдаан мэдээж хажуугаар нь аялал гэж хараад байгаа. Тэгээ зөвхөн би биш, энийг бол дэлхийн нийтээрээ бас одоо аль хэдийн хэрэглээ болоод эхэлсэн байна. Тэ? Зөвхөн одоо ундаг дугуй унах, явган ийм гүйлтийн зам дээрээс виртуал орчинд орох биш. Одоо усан дотор тэ эсвэл шүхрээр буух гэдэг ч юм уу, онгоцоор нисэх, хурдтай машинтаа давхих гэх мэт ийм виртуал хувилбартай болж байна. Тэгээд зөвхөн нүд, тэгээд хүний чих гэдэг ийм хоёр сонсох, харах мэдрэмжээр дамжиж хүнд тухайн орчныг илүү бодит орчинтой илүү ойртуулж мэдрүүлж байгаа энэ технологи маань удахгүй бол мэдээж амтлах, үнэрлэх мэдрэмжүүдээр баяжна гэдэгт бол би бүрэн итгэлтэй байна. Хүний оюун ухаан хязгааргүй. Тун ойрын үед дэлхийн ертөнцийн тэр чигээрээ одоо мэдээж бодит аялал жуулчлал байна. Онгоц нисдгээрээ ниснэ, галт тэрэг явдгаараа явна. Яг бодит орчинд нь очиж үзэх гэсэн тэр хүсэл бол мэдээж байх болно. Тийм боломжтой хүмүүс нь аялна. Харин бид нар шиг хөгжиж байгаа манайх шиг ийм улсын иргэд бол багахан төлбөр төлөөд хүссэн газар дуугаа аялах те тодорхой цагаар гэрээсээ, ажил дээрээсээ гадаа гудамжинд явж байхдаа ингээд тухайн бодит ертөнц рүү нэг шил зүгээл тэгэл орчих тийм бүрэн боломжтой. Монгол бол виртуалаар ийм аялал жуулчлал татах боломжтой, хамгийн боломжтой орн, ялангуяа ундаг дугуун их орн гэж үздэг, уулын дугуун. Хоёулын өгч шүү. 이거는 지지고 뭐 갖고 뭐. 뒤에 갖고 있어 이거는. 이거는 왔다. 또 지지고 왔는 거야. Угаас би ч юм уу гүйц баха. Хайны орно. За зөв орчлоо. 야 이거됐어. За мэдлээ байна. За хэвташ. За. Ямар шууралтай юм шүү. Та гурав их орлох шиг боллоо тийм. Үргийн нэг үлээх богино Би өөрөө энийг үлээхгүй явсан бол цагийн өмнө орох гэж байна. Удахгүй Монголд Азийн аврах шалгаруулах тэмцээн, магадгүй дэлхийн аврах шалгаруулах тэмцээн ч ойрын үед болно. Тэгээ энэ үеэр нь тухайн замын яг тэр орчинтой нь бас ингээд Metaverse ч байд юм уу, эсвэл өөр тусна аппликейшн үүсгээд шинээр ийм том платформ хөгжүүлж болно. Эсвэл бид нар одоо нэгэнт ингээд бий болцсон байгаа, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болцсон байгаа ийм аппликейшнд өөрсдөө виртуал орчноо үүсгээд тэгээд тодорхой хилцлийн үр дүнд одоо аялал талаа ашигтай байхаар тэр хувилбарыг сонгож болно. 23, 24, 25, 26 гэдэг 3-4 жилийг бид нар Монгол зочлох жил болгож зарласан байна. Энэ хүрээндээ улсын төсвөөрч шийдэх боломжтой, бас аль хэзээний хөгжүүлэлтээ хийгээд эхэлсэн ийм газрууд бас байгаа, хувийн хвшлийн эдгээр бас өөрсдөө төсөл болгоод хэрэгжүүлэх боломжтой. Тийм болохоор энэ ажлыг одоо цаг алдалгүй хамгийн ихний жижиг зам, жижиг орчноор үүсгээд тэндээ аяллаа одоо зарлаад зөвхөн гадаадын гэлтгүй орон нутгийн одоо аялал жуулчлал бол маш идэвхтэй одоо аялдаг болсон байна. Жуулчдын бол деважин гэж хэлэхээр ийм баялаг түүхтэй тий маш сайхан цэвэр агаартай ийм орон. Тийм болохоор энэ боломжоо ашиглаад яг хамгийн анхны одоо тэр виртуал орчинд бүтэн улсаараа одоо орсон ийм жуулчдад жинхэнэ нөгөө 40-50 саяар нь жилд авах боломжтой ийм орон зайг ашиглах хэрэгтэй гэж харж байгаамаа.
Ингээд бүгдээрээ виртуалд агаараар гүцгээе.